Цастахны таглаг болсноос хойш одоо тэгээд нутаг уул болсон их айгүй гоё сэргэж нутаг зам болсон их амраамгалан сайн сайхан амьдарч байгаа. Тэгээд одоо энэ сайхан таглаг хийж тэр уул хайрхнаа одоо ингэж тагч сэргэж өгсөн та бүхэнд нь эрүүлийн тас жаргал сайн сайхан бүхнийг өсөөрөөё. Нутгийн зам болондоо бүхэнд нь эндчлэгээ дэвшүүлье. Баярыг. Ажрыг олон удган зарим бий болов энэ нутаг усанд. Тэр үеийн одоо бөөгийн тахилга дээр бөөжсэн одоо бөөлтөн дээр Баян-Улгийн аймагт бол ер нь 200 орчим одоо толтон бий болох юм байна гэж онгод айлдж байсан. Тэр одоо зөвнөл аль зэрэг биелэгдсэн бол энэ 60-70-аад бол баг байгаа да. Газар уул усанд одоо нутагтаа л одоо гэрлэл сууж байгаа улаачнууд бол зөндөө байна. Аймгийн дэвтний 20 хүн байна. Тэгээд сумд бол бас нэлээд гарч байгаа. Томооныхаа төлөө ардэрэгдээ дэмжиж бүгдээрээ улуусныхаа төлөө зүтгэж байгаа. Туга хүмүүс байна, ранхаа хүмүүс байна, дөрөв хүмүүс байна их шишээтэй. Хотн гэдэг олон ястан багын ястан олон үндэстэн байдаг учраас их олон янзын хүмүүс байгаа. улаачаасаа өөрийнхөө бас удам судар тараад тодтогч хийж танилцуулна уу гэж одоо хөсөж байна. Би бол бажаан хээ гэж хүн удам судрын үед эзэн тийм бас юм угаа барьсан хүмүүс байсан. Би 7 дахь энэ хүүхэд нь манай тэр үед эзэн бүгд ингэж удам дамжиж орж ирж ингэж үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүс юм аа. Тэгэхээр өөрөө ерөнхийдөө ямар язгуур одоо улаач юу? Дөрөв. Угсаад нь угс гаралтай. Тэ. Танаа өвгдөө сөзөр нь хаагур нутгалж байсан байна юм. Улсын нэмд гоо харьхраа талаар нутгалж ирсэн үү? Энэ урагшаага одоо бүр ингээд торгуудын нутг руу одоо холбос өлбө харагддаггүй. Харагддаг. Тийм үү. Тэ. Хөвсглийн одоо тэгэл баруун талын шилээ хэсэгтэл зуршлахтаа намарч таал тиймэрхүү хүмүүс үүдээс тийм хүмүүс байсан. Нутаг улсууд ирлээд нэгээ төлөөлөөд ингээд тэр улсандаа бүгдээр нь л өсч төрнөсөн учраас тэр улсны дуудлага нэгэндээ холбоотой байдаг. Тэгээ таны одоо энэ удамд одоо ингэж залсан багш унч одоо хэн гэж юм байна? Миний удамд залгсан багш хүн гэж одоо бааст гэж хүн байсан. Манай өвдөйс. Манай авийн удам судрын 5 дахь үеийн тийм өвдөйс байсан. Тэрнээс уламжлаад манай айлын утхан хүүхдээс гарсан. Би өнөөдөр өдөө зэрэгтэй 14 жил ардэрэгдийн ажил хийгээ сууж байна. Тэгэхээр бол тантай бол энэ Цэнгэл хайрхны тахилга дээр танилцаад тэгээ анх бас тэнд та бөөлөд хоёрж бөөлөд тэгээд ингэж одоо олон түмний өмнө анхны бөөлдөө хийжсэн. Тэр мөчийг дээргээ сонсоход дурсахад сайхан байна. Тэгээ тэр үед танд одоо төрж ирсэн сэтгэлдээ ярихгүй юу та? Тэр үед одоо ингээл бас ижил тэнгэртэй их заяатай хүмүүс одоо ингээд хэлжэн гэж юм шиг баяр баясгалантай хүлээж өгч авч байсан. Тэгээд өнөөдөр хүртэл бид бүгдээ ингээд тулаад түшээд нутаг зонолныхаа улсныхаа төлөө гэсний юм сайхан сэтгэл уриалга гаргаж газар точиж бид бүгдэнтэй танилцж байгаад маш их баярлж талархаж байдаг. Ерөнхийдөө Монголд бол хамгийн олон жил тасралтгүй одоо дахин шүтжижсэн тийм газар бол бөөгийн овоо байдаг. Тэнд ингээд бөөж яхад танд ямар одоо онгод ямар одоо онцлог юм танд одоо өгүүлж байх юм? Сая газрын улс орон нутаг даяар их олон Монгол улс даяар улстай холбоотой энэ бүхний уяа зэнгээ тэмдэглээ гэж надад байсан. Инхээ улаач маань одоо энэ Баян-Улгийдээ бол нэлээд одоо нэр хүндтэй. Бас Монгол бөөгийнхээ уламжлалыг одоо их сайхан гаргаж байгаа юм хүн гэж боддог. За энэ бол өөрөө бас энэ амьдралдаа та бас энэ амьдралдаа энд үлдээж байгаа мөр юм. Улаач хүн хэдий чинь нэр хүндтэй энэ төдий чинээ одоо нутаг усанда хамт олон нутгийн зон олон хүрээлж одоо ингэж амьдарч явдаг. Тэр энэ Баян-Улгийд ирээд одоо байх хугацаанд энд амьдарч явах хугацаанд хийж байгаа үйл татвар танд их онцлог одоо тохиолж ирсэн үйл та тэрнээсээ одоо бас ярихгүй юу гэж хүсэж байна. Манай энэ бас ингээд олон нутаг омог байдаг учраас бас олон нутаг аймагуудын одоо юу гэдэгтэй холбоотой ардэрэгдийнхээ ажил үйлийг хийхэд надаас их олон онцлогтой тал орж ирдэг. Одоо Инлэгт бид удагдаж одно, ичнэн хүнд хүмүүс очоод одоо бүгдээрээ бас ч
гэсэн гэр оронд өвчтэй гэгээд хүүхдүүдээ хүн болохгүй гэгээд авч ирээд л одоо ингээд босоод ингээд явж байгаа хүүхдүүд маш олон байгаа. Газар болгонд бас хүч хөрөгдөхгүй хөвдлээ галзуурлаа солиорлаа гэсэн хүмүүст очоод бас ингээд үзээд явсны дараа тэр хүмүүс бүгд ингээд эдгрээд ард тэр гэдэг сэтгэл санаагаар өндөр дэмжиж өдөө зэрэгтэй хүрээлэгч байгаа нь тэрний л аж гавьяа байх та гэж бодож явдаг. Одоо зүү зэцүү гээл тэгэхээр хүн бол эхлээ бие засаад дараа нь одоо гэрээс түрээс засаад манай инхээ удганы хувьд бол одоо өөрийнхөө сайхан бие засчихсан. Тэгээ гэрээ орноо одоо засчихсан. Өөрийнхөө одоо хөгжлийн төлөө өөрийнхөө одоо бие сэтгэлээ зориулж яваа гэж ойлгодог. Тэгээ одоо энэ Баян-Улгийн аймгийн одоо бөөгийн удирдагчаар сонгогдоод ажиллаж байгаа. Тэгээ энэ олон одоо аймгийн хэмжээнд улаас нарыг нэгтгэж удирдах одоо хэмжээнд бас танд одоо тодорч байгаа бэрхшээлүүдийн талаар та бас товчхон дурдахгүй юу? Гайгүй ерөнхийдөө бол бас ингээд уул усандаа чи би тэрийг нэгээд ах юм бол нэгэндээ бас байдгүй. Олон жил одоо ингээд суусан болооч тэр дараа юу босч байгаа улагч нар бол бас их сэтгэл санааны дэмжлэгтэй урам хайрлаад хэрэгтэй цагтаа зөвлөж бариад ярилцаад ингээд бидний сайхан байдгаа. Энэ жилд коронавитой холбоотой ярилцаагүй байж зхан газар тэгтээ үтшрүүсээр бид нар холбогдоод байна нэгэндээ. Одоо жилүүд бол яг хоо гэж баяр ёслоор бүгдээр бөөмдөр цугларалдаад нэгэндээ ярих яриа байвал бас ярьдгаа. Сэтгэл бол энэ дөр нэгдэх бодолтой л явцгаадаг. Сум байдаг баялгийг алтаа буйнд ус цагаануур туваа гэдэг ингээд сумаас иддэг учраас бидэрт бас их тэр болгоно ингэж бөгнөд иддэг шалтгаан олддоггүй. Жилдээ бол 1-2-3 удаа бид нар бол үзэж учирдаг. Хань бөөхөнд бол одоо үнэхээр хань их чухал байдаг. Тэгээд бөөлтийг одоо бөө хүний одоо амьдралыг энэ онгод заалах энэ онцог зан үйлийг ойлгодог хүн бол байх юм бол бөө улаач хүнд их нэмэр болж идэг. Би тэгэхээр таныг бол одоо энэ олон жилийн хүнд одоо төшөө тулгууруулж энэ хүнийг бөөлөхт нь хажууд нь явж төшөө хүний хувьд бол анхаарах юм юу энэ талаар та бас нэг өөрийнхөө сэтгэлээ хэлэхгүй юу? Бөөлөд одоо 14 жил болж байна. Манай газраас сүүлдэрч олон сайхан газар явж нийтдээ алж. Алтернатив өнөдөө хэлбэл болж байна. Энэ гүндэн баярлж байдаг. Тохрогоос халиад нэг 5 жилийн өмнө үзэж байна да. Тэр хүн бид бүгдэндээ бас нэг хооштой явах энэ цагийн амьдрах улагчийнхаа төлөө явах зорилгыг бол тэр хүн бид бүгдэндээ бас бэлгэж жишээ болсон болов уу гэж би бас бодож хөндлөж явдаг тэр хүн. Ягдээ одгонтой бол би бас цөөнгөдөө уулзж байсан. Уулзж байсан. Монголын бөөгийн нэгдсэн үедээс бас нөгөө хөрөс сонхор одоо медаль шагнаж байсан. Бидээс бас үйл ажиллагааны сайн мэдх юм байна. Уулзж байсан юм байна. Очиж байсан юм байна. Ялцж байсан юм байна. Яг зүгээр энэ бол үнэхээр одоо Баян-Улгийн аймагт бол ихтэй зарим нэртэй зүстэй үнэхээр улаач хүний нэрийг гаргасан юм зан үйл хийдэг юм хүн байсан. За эртдээ тэгээд би ч нэг газар хүмүүс, туваа хүмүүс, урахаа хүмүүс, монгол хүмүүс, дөрвөд хүмүүс гэж үндэсний ялгаа байдгүй галах хүмүүс гэж. Хэрэгсэл дээр Донгод тэнгистэй холбоотой үеийн дуудаад л үндэсний тэр хүмүүстэй холбоотой ажил үеийг ингээд тайлаад өгдөг учраас ард иргэдийн үеийг гэж хамрахны яваа тэрний л ач хавьяа болов гэж боддог. Тэгэхээр энэ казак хүмүүсийн хувьд бол одоо энэ үндэс ясны ялгаа харагдах юм уу юу? Ялгаа харагддаг. Бас тэнгэрлэг шүтэнтэй бас бүгдээрээ бүргэд өгдөг. Тэнгэрийн дээд унлахыг шүтдэг учраас бас их тэнгэрлэг хүмүүс гэж би боддог. Одоо бид бас төв халахавдан зүүн аймагуудыг бодвол баруун аймаг тийш одоо тахилга дотор ата таван тэнгэрийг их татдаг шүү дээ. Энэ бас казакуудын үндсэн шашинд нь бас ата таван тэнгэр бас оройтой харагддаг тийм. Та энэ талаар энэ сонирхож байсан уу? Сонирхож байсан. Тэрнээс та сайтай тэгэл уул усаа бүгдээрээ жижигхэн шүтэж тагсан хүмүүс учраас л бас ялгаа байхгүй л гэж би хардаг. Зүгээр л нэг яс юм дэс болохоос тэр хүн гэдэг талаараа бол байгаль дэлхийдээ адилхан л холбогдож байна гэж би хардаг. Ерөнхийдөө одоо улаач хүний зан үүдийг их энд хөндлөх үү юу? Хөндлөлтөө айхтар гондог. Харагддаг. Гэтэл одоо энэ Баян-Улгийд бол
баг чинь бараг сумын дайтад одоо том юм харагдах юм. хөдөлмөрч тийм ийдч тийм ард иргэдэлтэй. Тий нэг нэгэндээ дэмжиж үзүүлж цаашаа хөдөлмөрлөх хэрэн дээр амьдрах ухаас суралцах талтай бол мундаг хүмүүс байдаг л гэж би дүгнэдэг. Уул усандаа гарахтаа тэгээд хүнд хүмүүс ирвэл хоёр хувцас юмсад ажил үйлээ хийж байна. Тэгээд зүгээр ингийн л асуултаа зүгээр нэг шалтгаантай хүмүүсийг бол зүгээр хуурдаад өөрөө ирэхгүй өглөө дуудаад л онгод нь биетэн байгаа юм чинь тэрүүгээрээ л ингээл хөтийн яриа зохицуулаад ажил үйлээ хийгээд ингэдэг. Тэгээ таны зан үйл дотор энэ юугаар та илүү онцлог санагддгүй юу? Би жирэмсэн гүнд бол маш сайн. Тэгээд бурхан болсон хүмүүсийн нөөгдээд стэд юмтай холбогдохтой айгаа. Тэр утгын уул усныхан савдгийн ингээд дуудалт тэр хүмүүсийн амьдрал зүг харагддаг. Тэр талдаа юм лүү. Устал батга байглаас л авч энэ агаараа л тавьж авч. Уул уснаас урсгал уснаас авч яана. Өндөр уулан дээр гарч одоо энергитэй холбогдол тэгэл би бүх хэрч хүчтэй интерес л хийх юм да. Уул устаа тэнгэртэйгэл холбогдоод одоо ингээд уул усны дуудлагыг ингээд сууж байгаа л ингээд өлөө ингэж холбогдоход бол энэ талын юунаас бол баруун талын холболтон бол бас нэг өөрөө арай нэг өөр өлөө дэрэгдэвтэй л байгаа юм шиг надад харагддаг та. Тийм л дээ. 13 алтан одоо гол ноён ориглууд одоогийн одоо толгоо уулсны Монголын энэ нутагт байдаг учраас яа харахгүй одоо ус авдгийн хувьд бол хамгийн хүчрэх юм нь энд байна тийм. Тэгээд үнэлээ ертөнцийн тэрнийг хагдах хүн бурхан болоод нөгөө орчлонд очих нөгөө орчлонгийн нөгөө цогц юмыг хэлж авах энэ тэр юунд юм бол арай нэг энэ барууны талбал арай өлөө байгаа юм шиг надад харагддаг. Манай би анхад боохтаа тэр урд газраас хөвчлөлийн гаралтаад багшаасаа хийх ингэргээ аваад ингээд ирсэн. Тэгээд уцаад иргээд олон жил усны дараа бол өөрийнх нь эндсэн утга өмгөн бол өлөө даван галж ингэж орж ирэхэд би тэр талдаа өлөө ингээд суралцаад явчихсан гэж өөрийгөө боддог. Би бол азтай юм баггүй. Энэ олон сайхан улаачтай туулаад бүгдээр нь бөөлхтээр нь цуугаад толгоо онгодоо оруулах, хамжаа онгодоо оруулах, тийрэнтэй хайрцах гэдэг одоо олон өшөө 6 дахь одоо мэдрэхүйтэй хайрцах гэдэг ийм одоо зан үйлүүдийг одоо ингээд хараа сууж явахдаа надад сайхан байдаг л да. Тэгээд ардэр тэрэл над ирсэн ардэр тэр ундаалахгүй юм гэж байдгүй. Авчирал тэгэл онгоднуудаа ундаалгаа нөгөөлөдөг одоогийн байдлаар нэг 1000 гаруй хөлөг 200 гаруй илээ шовны хөлөг 200 гаруй хэрэг шовны хөлөг 60 гаруй тас нэг 12 ширх шонхор шовтал ингээд очиод ундаалаад хөлөөлөд явж байна да. Наашаа ороод ирэхээр мэдэрэгдэг л да. Ер нь одоо шоудууд одоо энэ сайхан юунууд ирээд одоо ингээд бас өөрсдөө хэмээгүүд хилээд ингээд явдаг. Зам заагаад, чиглэл заагаад бас ирээд бас нэг ингээд явдаг. Тэгээд дэше та хэлмэс шуун ямар шоу байдгийг. Шонхор шоу байна. Хэрэг байна да. Голдуу хэрээл тачхна да. Тэгээд илээ шоу зуны нөхцөлд бол илээ шоу бичгэн тэгээд үеийн нөхцөлд бол хэрэг шоу бичгэн бол тэгээд дээд тэнгэрийн дуудлага толгой онгоднууд нэрх шонхроос дэше тасын онцлог шонхрын онцлог гээл дэше яваад өгд юм да. Тэгээд баруун хязгаалгаар тэгэхээр унлага нь голдуу шоу байна гэж ойлгож байна тийм ээ. Шоу байна. Шуугаа шүглдээ дуудангууд тэгээд чон мөн баваа ус мөсөн тэгээд шуугаад иргээд ингээд ороод байна. Бавгаас авдаг тэртэлтэй сарлаг савдаг юмтэй. Хичээш ядал устдал нэмэлтэй гэдэг жишээтэй олон жил татахгүй төлхөө хүчтэй суралцж чадвал тэгэл ардрыг зам болно ажил үйлийг хийгээд явах гэх маш их хэлбэр юм уу даа л гэж би боддог. Та дөрөв одоо жирэмсэн эмэгтэй хүнтэй холбоотой юм яа л одоо онгодын талаар. Тэгэхээр танд одоо энэ ямар одоо хүндрэлтэй тохиолдсон нөхцөл одоо танд одоо хандвал одоо та бас энд эргээд тус өрчнэ гэж хэлж болохоор байна. Хөвгтгөө хүнд бол хөвгтэй болоход маш их хүн байдаг. Жирэмсэн хүмүүс хүүхдэд амьгүй болчихлаа гэгээд ингээд ирэхэд бол ял сонгодоо дуудаад гараа тавихтлаа шууд эргүүлж хүүхдийн амар болоод ингээд өчгдөг. Төрөхт бол хүндрэлтэй хүмүүс байна гихт очихт бол тэр хүмүүсээ бол маш тэргэн агааж асуудлын үеийг шийдэж өгдөг. Тийм зам үйлэнд бол үлээ. Бас одоо цагт бол нэлээд тийм нийтлэг үзэгдэл бол юу харагдж байгаа гэхээр
эмэгтэй хүмүүс одоо өргөөх явдал их болцсон. Тэгээд одоо хүүхд төссөн одоо хүн их олон байдаг те. Тэгээд ийм хүмүүс бол хаач гэсэн явж очиод ингээд нэг өөрийн үртэй болчихоос ингэж хөсөж мөрөөдөг. Тийм хүн одоо тань дээр хандхад яах вэ гэж одоо би бас төлөөж асууж байна. Тий бас тэр удам судартай холбоотой удам судрын асуудлаас бас хүүхдийн зам хаалттай байна уу? Гадны нийлүүнээс болж гин үү? Өөрийнх нь хэдэн заяад хэдэн хүүхдтэй байх хэвээр хөв тавиланг нь тийм хэмжээтэй байна уу гэдгийг хараад тэгээ цаашаа ажиллах юм бол шийдэж өгдөө. Танд одоо зориод ирэхэд болох би яг одоо ингээд нэвтрүүл ингээд гарсны дараа бол одоо хаанд байна. Одоо энэ хүндээ очивол би нэг хүүхдтэй болчих болоо яах вэ гэсэн хүмүүс зөндөө хандна. Тэгэхээр одоо би эхлээд тантай уцаад холбогдсон л да. Тэгээ нэг юм гэж. Тэгээд одоо ингээд хэдүүч нь өөр хүүхдтэй болоход энэ хол зориод хүрээд юм. Одоо тийм нөхцөл одоо үүсэж магадгүй. Тэгэхээр би бас тань ийм нөхцөлийг та аль зэрэг хүлээж авах гэж. Одоо гондог ямар ч нэгсэн хүний сэтгэл санаагийн бол гондоохгүй. Тэгээд юутай холбоотой байна гэдг нь маш түргэн харж хандаад үрийн заяанд хаалттай байвал тэнгэрийн дуудлага дуудаж тэрийг бас хуулийн дээр нь суулгаж төхүүлж өөрөөр нь одоо татчих өгөх талд нь бас илүү. Энэ дэхт 13 жил ажил үйлээр ингээд ардэр гэдэг хийсэн учраас энэ тэр ерөнхийдөө намайг бол ийм хэмжээд бол ардэр гэдгийн тэр сөрөлт шалгалт зөөрөлт ингээл намайг ийм хэмжээнд сургачгүй даа гэж би хэлж байна. Жилийнхэн одоо өнгийг харах буултаад байна. Та хэдийд буудаг вэ? Цондоо их сар дунд тэнгэрийн үед, газрын үед, дээд тэнгэрийн үед нэгдэх 3 нийтээр л болох үлдэж 1 жилийн хавьлыг бол хардаг. Тэгэхээр энэ жил бол ерөнхийлөгчийн сонгуультай жил байлаа. Тэгээд энэ төр улсын талаараа энэ жилээр нь өөрөө чинь онгож ямар хөө чиглэлийн юм ярьж хийж байгаа. Тэр улстай холбоотой гэдэг чинь бас л өвчин зовлонтой холбоотой ардэр гэдэг энэ газар бууж байгаа энэ хөнгөд газар уул устай холбоотой үеийг хааж ижлээ улсын чиглэлээр л энэ улс төрөөр шийдчихлээ л гэж би тэгж хардаг. Ягаад гэдэг газрын одоо буулт хийж хүмүүс янз бүрийн хөдөлгөөнд ороогүй уул усыг бүгдийг хааж яаж үндсийн улсын юм чинь одоо нэг талд нь эсвэл маш сайн эсвэл нэг тиймэрхүү юм болов гэж би хувьдаа тэгж боддог. Тий. Урдурдын ерөнхийлөгчид бол газрын буултаа газрын янз бүрийн үнэлгээтэй хүмүүстэй ингэж холбогдож тэнгэр хангаа бүгд ингэ хилгэнжсэн байгаа цаг нөхцөлтэй бүгдээрээ ингээд суух судалгаа суусан учраас бас хөлөө олохгүй ч тал байна уу та гэж би ингэж ütсэн. Энэ удаа бол энэ коронавитой холбоотой газар уул усны хүмүүс бүх юмаа сэрэж дээд юмдаа сайн муу юмдаа ингээд холбогдоогүй байгаа цагт бас нам юмны цагт одоо ингээд суусан юм чинь тэнгэр нь хологч тэр хүндээ бас одоо яг ардэргдийнхаа төлөө зэрх ёстой үйлдэнд нь бол бүр нээлт хийж өгсөн болов гэж би боддог. Нэг хэсэг нь Орсын нутаг, нэг хэсэг нь Хятадын нутаг, нэг хэсэг нь Монголын нутагт хуваагдсан учраас таван богдоо одоо би толгой хайх гэж сонгодгоо. Толгой хайх яг одоо нутагтаа бүрэн одоо цэнгэл хайх маань одоо яг одоо нутагтаа бүтэн байдаг учраас цэнгэл хайх нь одоо толгой хайх гэж ингэж тодоож авсан юм. Хэрвээ одоо Алтай таван бүтнээр байсан бол яхахгүй манайд одоо хамгийн том бол. Ерөнхийдөө одоо бидний тодорхойлсон толгой бол маань одоо цэнгэл хайх юм а гэж ингэж үзэж бид цэнгэл хайхна хамгийн анх тахилгасан. Одоо энэ талаар таны санаа бодлоо яа. Тэр бол зөв л гэж бодож байна. Энэ дэлхийн бөөрийн дотор одоо дөрвөн талын том богд гэдгийг одоо хойд бүртний энэ хайх юм даа л гэж би гэж боддог. Тэгээ яг бид бас энэ цэнгэл хайрхныхаа нэгдсэн тахилгыг хийсний дараа Орсын нутг руу ороод зориуд савдгаас нь асууж ирсэн. Ингээд одоо Туваагийн одоо хайрхтай савдгаас очоод энэ тахилга боллоо гэхэд мэдээ авсан байлээ. Цаашаа байгаль нуурын дээр борээдуудаа уулзаад бас одоо ингээд энэ Алтай таван мөгдөг тагсан тахилгыг авч өгөхөр бас чимээ авсан байна тий. Тэгээ ингээд харахаар бол ерөнхийдөө 13 алтайг одоо дахих зан үйл маань толгой уудаа нэг зөв цагч чадах юм бол бусдаа ингэж нэгтгэхэд одоо нэг хайрхнаар одоо 13 хайрхнаа дахиж болох юм байна гэж ийм дүгнэлт нь хөрсөлтэй. Тэгээд одоо тэр мэдээ сайхан дамжаад очсон байхыг бодохоор бидний тахилга бас хүржээ гэж бодож байна. Тий. Бас уул усных нь бас нэг хойд утгийнхан харсан түшин тулсан уул ус нь бол тэр Орсын нутагт ингэж байгаа учраас тэр таван богдтой уул усантай тэмцэн дээр хойд том богдын одоо нэгнийхэн талаас газар усны салаа л гэж би одоо ингэж
бодож байна. Тэр жилийн үйлийг тэр талын хүмүүст одоо ингээд мэдэрдэг. Тэр үлийн одоо хайрхны таглах үед зэрэгт ийм хэмжээнд явж байна л гэдэг чинь бас ийм учраас таа л гэж. Яг Тува буугийн бөөлтийг харсан. Боред буугийн бөөлтийг харсан. Тэгээд хүн болгон бол өөрсдөө одоо манайх илүү гэдэг. Үнэхээр яг зүгээр олон талын ингээд харьцуулаад үзэхээр бол одоо энэ Монголд байгаа бөө дээр нь одоо гол юм төвлөрч яадаг юм шиг харагдаж байгаа. Дотроо одоо энэ баруун алтайгаас одоо үнсэндээ бөө бол энэ тал тийшээ болон хүчийг авч тархсан болов талаа бол үлээ авсан. Тэр Тува талд болохоор газрын хүч талаа үлээ авсан учраас хатуу үйлэндээ мундаг байдаг учраас энэ манайхны тал мундаг гэдэг үйлдэлтэй холбоотой байсан болов. Дээд тэнгэр дунд тэнгэр доод ертөнцийн гэдэг ингээд гурван ялгааны тэр дээд ертөнцийн хөлгийн баримл байсан тал нь бол одоо ингээд урд газрын одоо энэ талын хүмүүс юм уу да. Тэгээд Тува тал одоо тэр янз бүрийн нөхцөлд нь бол арай нэг өлөө байна гэдэг. Тэр газрын онгоц чиглэл газрын байрлал дээр доод ертөнцийн үйлдэл давхар холбогддог учраас л тэр энэ үйл ажиллагаа зам юу бол өлөө байна гэдэг тэрнтэй холбоотой юм болов уу гэж хардаг. Ерөнхийдөө Монгол бөөгийн маань үндсэн чиг хандлага цааш дээр нь ямар явах нь гэж таны санаанд бууж явах юм. Хөлөөсөө олноо л гэж бодож байна. Тэгээ байгаль уул усны одоо солигдохгүй ард иргэдэн солигдохгүй юм чинь утга дамжаад бүгдээрээ ингээд явж байгаа юм чинь цаашаа бол их өөрчлөлт бол орохгүй л гэж би бодож байгаа. Энэ бол тасрах үйл биш, залгах үйл гэж би хардаг. Миний хувьд ингээд ер нь төвдөө орноор явлаа, өөр Монголыг бүгдийг нь явлаа. Энэ хойшоо Оросын нутгаар бүгдээр ингээд явлаа. Тэгээ юу харж байгаа гэхээр ер нь одоо улаачин бол ягаад төвшний хувьд их өндөршөөд ирэхээр ер нь газар явж үзмээр юм санагдав. Тэгээ нутг усандаа одоо ингээд болчлоо. Нутг усны хэмжээнд миний одоо бас боломжийн төвшөнд хүрчлээ гэдэг бол одоо Монголын хэмжээнд бас зүтгээд Монголын хэмжээнд ерөнхийдөө юм хараас орчих юм бол Монгол туурхтны хэмжээнд бас нэг хараад байна. Тэгэх юм бол одоо бас улаачин бол их мундаг өсөх юм байна гэж харж байгаа. Тэгээд Тува буугийн одоо хоёгийг хараад Боред буугийн хоёгийг хараад бөөлтгийг хараад ингээд төв халах болон өөр Монгол буугийн бөөлтгийг хараад ингээд бүтэн тойроод явхаар юу харагдж ихээр ерөнхийдөө бол одоо үндсэн одоо төвлөрөл бол одоо төв халахтаа байх юм байна. Монгол одоо энэ одоогийн нутагт. Тэгээ тэн дотроос одоо ерөөсөө улаачин бол 3 газараас хүч авах юм байна. Өөржөө хэлдэг юм л да. Тэгэхээр тэнгэрийн хүчийг авах бол наашаа сорно. Газрын хүчийг авах төв хаалхаваар эргэлдэж магадгүй. За өмнө одоо энэ 33 өмнгийн говь гэдэг бол бас их том говь. Ерөнхийдөө бидээс тийг бас тодорч чадахгүй байгаа. Говийн хүч гэж байна одоо тэр. Говийн хүч бол өмнө талаас одоо ялангуяа төв талаас Монгол зориулжээс их муу юмнуудыг хамгааж ирсэн агуу их том хүч байдаг. Тэгээ одоо бол би бодож байгаа одоо говийн 33 говийн хүчийг авсан тийм сайн бөө одоо төрөөсөө гэж бас боддог. Тэр одоо бидээс бас одоо мэдэхгүй л байгаа даа. Энэ ихэд бол хүч юм. Тэгээ ийм одоо санаанууд гардаг л да. Тэгэхээр та бол ерөнхийдөө улсын хүчийг авах шиг л аж ихтэй байна гэж хараад байна. Улсын чиглэл бол энэ хойд чиглэлтэй байна гэж хараад байна. Хөсгөл тийшээ тийм ээ. За энэ говийн бөө ямар гоос бол татах хүч төлхөх хүч дээр л сайн суралцж чадах юм бол бүх юмний ирч хүч тэнд байгаа болов гэж боддог. Уултаа устаа сэлхтэй. Татах хүчний л чиглэлд суралцсан хөвгт бол тэр талын чиглэлийг бол бүрэн босох талтай гэж би харж байна. Бидний одоо хүсэж байгаа бидний зорж байгаа зорилго мөргөл юм аа. Тэнгэр шүтлэгтэй бөөмөргөл юм аа. Тэгээ энэ дүүгээ бид бас төр дүндэгдэх хэрэгтэй байхгүй. Одоо өнөөдөр жишээлхэд одоо буддизмыг л одоо төр манай зоглож шашин гэж ярьж байгаа. За эдийн одоо сүүлийн 300 жил эдээс өмнө. Гэхдээ энэ бол зориуд хараас одоо Монгол дэлгүүрөөс шашин. Бидний үндэсний одоо шашин бол эзэн Чингис одоо шониугаас хавхлаад эзэн Чингис хаан хүртэл бүгд бол одоо тэнгэр шүтлэгтэй бөөмөргөл байсан те. Тэгээ би үндэснийхээ энэ шашныг одоо төр хүлээж авах хугацааг та энэ хэдийн хугацааны үед энэ төр одоо энэ хүлээн зөвшөөрөх юм байна гэж харддаг юм. Их удахгүй л гэж хараад байгаа шүү дээ. Удахгүй гэж харж байна. Угаасаа тэгээд ингэж байж байгаа байдал ард иргэдийн үйл явж байгаа зам үйлтэй холбоотой бүтээж байгаа энэ улс төртэй холбоотой энэ үйлэндээ ингэж шүүгдэгдвэл ерөнхийдөө л уналтанд орох тал нь одоо бол төгсөж байна л гэж би хардаг. Тий.
За ингээд инхэн удган дэх баярлаа. Энэ одоо Монголын баруун хязгаат одоо тэнгис шүтлэгтэй бөөмөргөлөө төмөн олонд нэр хүндтэй одоо өндөр төвшөнд үнэлэгдэх хэмжээнд та бол ажиллаж чадж байгаа. Энд одоо бид их баярлж яадаг. Энэ одоо сайхан нутгийн улс хавдагтай холбогдож түүнийг одоо хүчийг ашиглаж олон түмэнд тусгай гэж ингэж явж байгаа танд одоо цаашдынхаа одоо зан үйлд улам их амжилтыг хүсэн ёо. Мэдрэмж